Сайн байцгаана уу? Та хизээж хиймэл оюун ухаан ашиглаж үзээгүй ч зүгээр өнөөдөр бид клаудын хамгийн энгийн хэрэгсэл болох чатыг анханасаа алхам алхмаар тайлбарлана. Ердөө 5 минут эхэлцгээе. Нэгдүгээрт нь энэ юу вэ? Юуны төрөнд cloud chat гэж юу вэ? Хамгийн энгийнээр хэлбэл энэ бол маш ухаалаг туслагатай мессеж бичиж байгаатай адил та гар утсаараа найзтайгаа чадалшгүй cloudтай харилцана. Та энгийн үгээр асуулт бичнэ. Cloud шууд танд хариулна. Дараа нь үргэлжлүүлээд дахин асууж болно. Ямар ч техникийн мэдлэг шаардахгүй бичиж чаддаг бол хангалттай. Хоёрдугаарт нь хаанаас эхлэх вэ? Хаанаас эхлэх вэ гэхээр бид нэр браузер, утас, компьютер гураасаа үнэгүй бүртгүүлээд шууд эхэлнэ. За тэгэхээр хаанаас эхлэх вэ? Cloud 3 газар ажилладаг. Нэгдүгээрт нь браузер дээр та зүгээр cloud.ai гэж бичээд ороход л болоо. Хоёрдугаарт нь утсан дээр App Store эсвэл Google Play-гээс Cloud app-ыг татаж авна. Гуравдугаарт нь компьютер дээрээ desktop app-н дээрээ татаад авна гэсэн. Хамгийн гол нь email хаягаараа үнэгүй бүртгүүлээд шууд чатлаж эхэлж болно. Төлбөргүй хувилбар нь анх суралцахад бүрэн хангалттай. За 3 дугаарт нь яаж бичих вэ? Яаж бичих вэ гэхээр имэйл бичүүлэх чат дараа нь арай албан ёс болгоод өгөөч гэж дахин асууна. Одоо хамгийн чухал хэсэг яаж бичих вэ? Нэг л зүйлийг санаарай. Хүнтэй ярьж байгаа юм шиг энгийн үгээрээ бичээрэй. Тусгай команд, нарийн дүрм ердөөсөө байхгүй. Жишээ нь маргааш уулзалт туслах гэсэн юм элдэг имэйл бичээд өгөөч гэж Cloud-аас шууд асууя. Тэгэхээр Cloud маань шууд бичиж өгнө. Хэрэг хариулт нь яг таалагдахгүй бол санаа зовох хэрэггүй. Арай албан ёсны болгоод өгөөч эсвэл арай богино болгоё гэж Cloud-тай хэлээрэй. Cloud дахин засаж өгнө. Ингэж ярилцаад хүссэндээ та хүрнэ. За дөрөвдүгээрт нь юу асууж болох вэ? Бичих, хураангуулах, тайлбарлах, орчуулах, санаа гаргах, шалгах бараг л бүх зүйлийг асууж болно. Бичих, имэйл, эссе, нийтлэл, захидал, хураангуулах дээр урт текстийг товч болгох, тайлбарлах дээр ойлгохгүй байгаа зүйлээ энгийнээр асуух, орчуулах хэсэг дээр хэлнээс хэл рүү санаа гаргах хэсэг дээр нэр, төлөвлөгөө, гарчиг бас бичсэн зүйлийн алдаа дүрмийг шалгуулах. 5 дугаарт нь сайн асуулт бичих. Энэ зөвлөгөөг сонсвол үр дүн чинь 2 дахин сайжир. Дөрөв нь энгийн. Хэдий чинээ тодорхой асуулт өгнө, төдий чинээ сайн хариулт авна гэсэн. Жишээ нь зүгээр л эссе бичээд өг гэвэл хэтэрхий ерөнхий хүссэн зүйл чинь гарахгүй. Харин уур амьсгалын өөрчлөлтийн тухай 300 үгтэй оюутны төвшний эссе бичээд өг гэвэл Cloud яг таны хэрэгцээнд тохирсон хариулт өгнө гэсэн. За богино томьёо юу хүсэж байгаа, ямар урт хинт зориулсныг хэлж өг. Тэгвэл болоо. За 6 дугаарт бодит жишээнүүд. Одоо шууд хэрэглэж болох хідэн жишээ. Эдгээрийг хуулаад туршаад үзвэл шууд ойлгоно. Нэгдүгээрт нь энэ имэйлийг элдэг болгож засаарай. Хоёрдугаарт нь энэ текстийг англи руу орчуулаарай. Гуравдугаарт нь хөрөгчөнд байгаа зүйлээр оройн хоол санал болгооч. Дөрөвдүгээрт нь CV-г нь товч танилцуулга бичээд өгөөч. Харж байна уу? Бүгд өдөр тутмын жижиг ажлууд. Cloud эдгээрийг хормын дотор хийгээд таны цагийг хэмнэж өгнө. За тэгэхээр товчхондоо чат гэж юу вэ? Хаанаас эхлэх вэ? Яаж бичих вэ? Юу асууж болох вэ? Сайн асуулт хэрхэн бичих вэ? Ямар бодит жишээ байдгийг үзлээ. Хамгийн сайн сурах арга бол уншаад зогсох биш. Өөрөө одоо нэг асуулт бичиж үзэх. Cloud.ai руу ороод эхний мессежээ бичээрэй. Хэрэг тус болсон бол subscribe дараарай. Дараагийн дугаарт cowork буюу Cloud-аар жинхэнэ ажил хийлгэх тухай ярина. Дараагийн видеон дээр уулзцгаая. Баярлалаа.